тухайн иргэний ажил болон хүүхдийн сургуультай ойрхон байх хэрэгтэй. Улаанбаатар хотын энэ амар төвжрэл донд ажилдаа хол явна, хүүхдээ хол сургууль цэцэрлэг төргөж өгнө гэдэг бол нэгдүгээр номер 1 асуудал. Хоёрдугаарт энэ ганц нэг юм апартмент битээ тагч барьсаа гэж хүсэж байна. Одоо нийтдээ том гой хотгоноороо байдаг. Одоо яг л ингээл тоглоомын талбай, байрнаасаа гараад тоглоомын талбай үүдэнд нь байж идэг те. Ийм гой цэцэрлэг түрээлэнтэй гой ийм хотгонууд болныг шийдэж өгөөсөө. Ер нь бол гэрээгээ л сайн гаргах хэрэгтэй юм билээ те. Тэгэхгүй нэг янз бүрийн залилангийн хэрэгүүд их гарч байгаа. Тэрэндээ хэрхэд гэрээгээ маш сайн уншаа тэгээд танилцахгүй бол тэрэн дээр л их алдж байгаа юм шиг үлээ хүмүүс. Орос улсны төслүүд байршил болон тухайн барилгын чанар хийц төлбөрийн одоо уян хат нөхцөл байдал. Нэг ногоон орчин хүүхдийн тоглоомын талбайн зайн айгуу жижигхэн нэгт зогсоол бас айгуу муу байдаг. Зогсоол. Тий ер нь бол хотхон дотор бол зогсоол айгуу хэцүү байдаг шүү дээ. Ер нь хөвчлэн зогсоол айгуу дутмаг байгаа. Тэгээд байршил төвдөг ойрхон бол хэд үнэтэй. Тийм. Одоо болохоор ногоон байгууламж гэж би харж байгаа. Өөрөө одоо ерөөхдөө мод үржүүлэгдэр бас хийдэг болохоор аль бол ногоон байгууламж байвал арай тогтоо байдаг байх гэж байна тийм. За ер нь нэг зогсоол тэгээд нэг ер нь шигүү ингэ барьцдаг тэр нь илүү яачдаг юм аа. Бус юм байх болгочдөг. Тэрийг зогсоол. Байршил нэгдүгээр тавиу чухал, тэгээд зогсоол хоёрдугаар тавиу чухал. Гуравдугаарт ногоон хүрээлэмж бас чухал. Надад бол ингээд өвөө сургамлаа илүү их ургуулад цэцэг ногоотой илүү гоё их байвал гоё гэж бодож байна. Цэвэр тэгээд замбраатай тэгээд босонгуудаа шууд нэг усны тоглоомын газартай болохыг хүсэж байна. Ингээ ямар ч хоггүй ингээ хогийн сав ихтэй ерөөс ингээ манай байрч байгаас бас ингээ хог хаягдл ихтэй байхгүй. Ерөөс ингээ тиймэрхүү л байгаа хүсэж байна. Хоглоомын талбай бас ингээ ганц цемент нууц тэрнэд ингээ хаарсан. Тийм дутагдaltaй байгаа.